ямар ч бэлтгэлгүй өмсөжсэн 100 шорттойгоо л ирсэн. Бүх юм маань одоо Америкт үлдсэн эхнэр дээр маань 21 оны 4 сарын 7-нд гэрэлтэй цуцлуулсан баг. Над руу 2 хүүхдээ явуулсан юм шүү дээ. Тэгсэн мөртлөө намайг тэнд алгуулсан гэж хайгаад. За тэгэнгүүтээ 5 сарын 10 хэдэнд нүлээ Америкийн нэгдсэн улсын иргэн Стили Маттью гэдэг хүнтэй гэрэлтэй бүртгүүлсэн. Энийг бол би мэдэхгүй л явуулсан. Үндэгтэй гомдоод гол тасардгүй гэдэг үг бол үнэхээр байдаг. Тэгэж хайрлаж 17 онд аав маань ойтсон. Би аавыгаа оршуулах гээд Монгол руу явъя гэд явчих чадахгүй. Өөрсдөө төрсөн эцгийгээ эцсийн цамд нүгтж чадаагүй. Би тэр үнийг сонгоод би тэнд үлдсэн. Хүүхдүүдээ сонгоод эцэст нь ийм байдалд үсчихэл. За намайг Амраа гэдэг. Би 2006 оноос 2019 он хүртэл Америкийн нэгдсэн улсад 14-5 жил амьдарч байгаа. Эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдарчсан. Тэгээд бизнесийн асуудлаас болоод 2019 оны 7 сарын 10-нд гэрийнхаа үүднээс цагаачлалын албаных нь баригдаад за тэгээд 7 сар орчим одоо эхнэр хүүхдүүдтэй үлдчихгээд тэнд одоо цагаачлалын шорон 7 сар орчим байж байгаа л тэгэл 20 оны 1 сарын 30-нд албалгаар гар үсгийн минь зургуулаагүй тэгээ шууд онгоцсон төвчээр суулгаал. Тэгэл буцаагдсан. За тэгээд энээс болоод юу болсон гэхлээр би нөгөө ямар ч бэлтгэлгүй өмсөжсэн 100 шорттойгоо л ирсэн. Бүх юм маань одоо Америкт үлдсэн эхнэр дээр маань. Энээс болоод одоо эхнэр маань одоо миний банкнд байсан мөнгө төргийг одоо гар үсгт дуурайлгыг зурж авсан ч юм байна. Гэрэлтэй салгаад надад мэдгэдэггүйгээр намайг одоо 6 сар би чинь 20 оны 1 сарын 30-нд ирсэн. Тэгсэн 20 оны 5 сард эхнэр маань нэг гинт мессеж ирээд 2 хүүхдээ явуулвал чи авах уу гэд. Тэгээд өвөө би чи ураа ашиграал онцгой нөгөө юм өргөдөл гаргаал. Тийм ковид үед. Тэгээд 2 хүүхдээ 20 оны 9 сарын 8-нд аваад 21 хоног юугаар карантинд ороод тэгээ байж хахад эхнэр маань яг тэр ажиллал хийж лээсэн юм билээ л да би мэдэхгүй л явжсэн. 20 оны 10 сард шүүхэд хандсан байгаа. Энэ миний нөхөр одоо энэ Амраа гэдэг алга болчлоо хайгаад олдохгүй байна. Тий Америкийн шүүхэд. Тэгэнгүүт Америкийн хуулиндаа 6 сар хай одоо сошиалар хай сонин дээр ингээд хэвлэлтэйгээд хайгаад 6 сарын хугацаа өгд. Тэгээд 6 сар болонгууд нь олдохгүй байна гэдэг ингээ хайсан олдохгүй байна гэдээ яваад очингууд нөгөөтг чинь 21 оны 4 сарын 7-нд гэрэлтэй цуцлуулсан баг. Над руу 2 хүүхдээ явуулсан юм шүү дээ. Тэгсэн мөртлөө намайг тэнд алгуулсан гэж хайгаад. За тэгэнгүүтээ 5 сарын 10 хэдэнд нүлээ Америкийн нэгдсэн улсын иргэн Стили Маттью гэдэг хүнтэй гэрэлтэй бүртгүүлсэн. Энийг бол би мэдэхгүй л явуулсан. Яаж мэдсэн бэ гэхлээр 20 оны 12 сар хавцаа эхнэр маань хүүхдүүдэд буцааж аавна гэж гинт тийм юм ярьдаг. Тэгээд чи ковид үесэн шүү дээ. Тэгээ хүүхдээ явуулахгүй гэж ингээл хоорондоо нэг мессеж үчээл нэг маргаантаа л багтсан. За тэгээ сүүлдээ хоёлаа ярьж хүүхдүүд чи Америкт төрж ирсэн. Тийм, гурлаа тэнд төрж ирсэн. За тэгэнгүүтээ хүүхдүүдэд явуулахгүй гэж дунд хүүгийн маань вакцин хийгээд эхэллээ гэдэггүй. За тэгээ ер нь явуулъя гэж гээ. Тэгээ хоёлаа хоорондоо яриад эргээд нийлүүл нийлнэ. Нийлэхгүй л одоо явах хувьтай л тэрлээсэн. Хүүхдүүдээ бодё. Зундаа би эндээ авъя. Өвөлдөө тэндээ сургуульд сургая гэж хэлээр. Тэгээд дээрэс нь нэг эдийн засгийн нэг тооцоо хийгээд ойлаа нэг байсан юмнууд байгаа. За яг ингээд ярих юм бол миний банкнд нийтдээ $68,000 байсан. Тэрнийг энэ хүн өөрөө миний гар үсгийг дуурайлгаж зураад банк руу шилжүүлээ авчихсан. Намайг яг баригдаад Монголд ирсний дараа. 1 сар 2 сарын дараа. Намайг яг цагаачлалын шоронд баригдсан байж хахад компанийн дансанд байсан $48,000 бас өөрийнхөө нэрлүү шилжүүлээд авсан тэр. Чи өөрөө компанид байсан юм үү? Тийм. За тэгэнгүүтээ дээрээс нь би нөгөө буудлын ажил хийжсэн.
тэнд нэг Ли гэдэг нэг солонгосоос нийтдээ $44,000 бас авах хэрэгтэй байсан. Тэрнийг болохоор авсан аваагүйгээд нөгөө солонгос нь болохоор би 15-ыг өгөх хэрэгтэй бусдыг өгсөн гэдэг. Эхнэр маань болохоор одоо хэдийг өгсөн би болохоор нэг 10 орчмыг л авсан бусдыг аваагүйгээд. Одоо тэгээд яасан бас тодорхойг. Тийм юм. За тэгээд тэр мөнгөө ер нь тэдрийг ерөөсө бүгд нөгөө чинь байхгүй бүгдийг үрдсэн чинь тэр мөнгө чи байхгүй болцсон гэх тийм юм ярьж тэр. За тэгвэл 15 онд битээр нэг байр авсан. Би урдчлага 15-нд тавиад манай ихнэр 5-нд тавиад. Тэгээ би өөрийнхөө нэрийг тэр байран дээр яга оруулаа гэхэлэр миний нэр орохлоор жоохон хүүн өндөр болохгүй. Тэгээ оруулахгүй. Тэгээд тэр байраа зарьяа. Тэгээд мөнгө хувааж авъя. Окей. Тэр мөнгөний асуудал яриад хоёлаа байраа зараад $150,000 орчим болох юм байна гэдэг тухайн үед л тэгж ярьж ирсэн. Тэр үний л өөрийнх нь бичсэн мессеж нь одоо тэд нар бол бүгд байгаа. Тэгээд 75 нь авъя. За 75-ыг чинь бид гэхдээ эхлээд 35-ыг нөгөө нь хүүг эхлээ явуул. Тэгээ охиноо дараа нь тэгээд явуулна гэж. Эхлээд хүүгээ явуул. Тэгээд за ингээд хоёлаа нэг мөнгнөөс ингээд болоод ингээд хүүхдэд барьцаалж байгаа юм шиг хүн сонсох юм бол нэг тиймэрхүү юм. Хүүг явуулахгүй бол мөнгө өгөхгүй гээл би мөнгөө явуул гээл ингээд. Тэгээд за ямар ч гэсэн вакцины нийлээ ингээд хүүгээ явуулаад 3 сарын 30-нд 21 оны 3 сарын 30-нд хүүгээ явуулаад. Тэгээд нэг сар гараа өнгөрсөн чинь эхнэр маань хариу байдгүй чимээг хүлэхэд. Тэгээ би асуулаа. Хөөе нөгөө явуулна гэсэн мөнгө төгрөг юу болж байна? Охин битээр одоо аж амьдралаа бодмоор байна. Бит хоёр ч бас энд бас амьдралтай. Тий охин минь зүг байсан байхгүй. Охин маань ой 6 сартаа над дээр ирсэн шүү дээ. Тэгсэн чинь эхнэр маань чи хоосон хүнээс 2 чих юм авахгүй л юу авах гээд. Бид нөгөө ярьж исэн юмнаас шал өөр юм ярьдаг гэсэн. За тэгэнгүүт нь би нэг Чикагод байдаг биш ээ. Сиэтлд байдаг нэг ихч байд. Тэр нь юутай одоо хил устдаа л да их сайн. Тэгээд манай хүн ер нь нэг юм зан ааш нэг бүр шал өөрөө танихдахгүй юм шиг болчлоо. Энэ гэрэлт маань ямар байна? Ер нь янз бүрийн юм юу байна? Мэдчих болохоор юм байвал энэ дэр хайгаад мэдээд өгөөч. Нэг л сонирн болчлоо. Тэгээ ээлжээ байжсэн 7 сард 21 оны 7 сард утас дуурсан чинь утсаа авсан чинь манай их чирч. Чи хизээ зээл авсан. Юун зээл ямар зээл гэсэн чи сая 3 сард 4 сард ингээ 20,000 чи зээл авсан биш. Би ямар ч тийм зээл аваагүй. Тэрнийг анхд мэдчихэж байгаа юм тэр. Монголд байсан уу? Тий, би Монголд байжсэн тэр чи. Тэгэл эхнэр лугаа ярьсан гэсэн эхнэр маань чи аав гэж хэлээг өмгөл уцаас алгаа хийсэн. Үгүй чи гэмт хэрэгштэй болохгүй шүү дээ. Тэгээ нөөтгч ерөөсөө уцаа авдгүй ярьж. Чиний нэр дээр зээл. Тий, миний нэр дээр авсан баг. Яаж авчих вэ? Одоо ер нь Америкт ч юм бол нөгөө нэг гэр тодорхой ингээ хаяг нь ингээд олон жил байцсан 3-4 жил ингээд байнга тэн дээр байцсан болвол ерөөсөө тэр үнэдийг биеэр очих ямар ч барах шаардлага байхгүй. Нөгөө гэрийн хаяг нь бүх юм хэвээрээ утасны дугаар нь бүгд хэвээрээ тэгээ нэг social security number манай ихнэр явуулна гэдэг над руу явуулаагүй. Алгуулсан дунд нь тэр авцсан та дүүчи авцсан байгаа зэрэг ингээ баахан хэрүүл хийсэн мессеж нь хүрт байж байгаа. Тэгээд тэр миний нэр дээр тийм мөнгө авцсан баг. Тэгээ 2 хоног үйдсэн чи ахаад явсан чи манай ихч залгсан амара we got the bad news гэдэг ахаа муу видео. Ямар муу видео юу яасан юу гэдэг. Наа түн чин гэрэлтээс алгаад өөр хүнтэй суудсан ба шүү дээ. Би бүр шоконд орчих юм чи. Одоо миний гарын үсгийг ингээл дуурайлгаа зурчт юм хатал тухайд. Тэгсэн чинь тийм хуйлтай 6 сар ингэж бахан удлаа хайж намайг алгуулсан гэж яваад. Тэгээ аль хэдийн гэрэлтээс ал 4 сард нь салгаад 5 сард нь тэр хүнтэй гэрэлтээ батлуулсан. Тэгэл би ихнэр лугаа залгаал хөө энэ ч юу болж байна гэл тэгсэн нөө чи уцаахгүй салах. Тэгээ болооглаа хийсэн. За тэгэл тэрнээс хойш ингээл шүүхөрл тент шүүхөрлүүлээд ихнэр маань энд Монголд над дээр нэхэмжил гаргаал. Тэгэл ингээл гэр бүл салтын ингээл 2 шүүхөөрл одоо сүүлийн 4 жил явж байна. Ихнэр маань ингээ байж байгаа өмгөөлөгчөөс олчдаг байж байгаа өмгөөлөгчөөс олчдаг. За тэгээ Монголд басан шүүхөөрлийн талаар ярих юм бол бас л их гомдолтой л. Бас их гомдолтой. Эрэхтээ. Хоёрын гэрэлтэй хаана батлуулсан юм? Бид хоёр гэрэлтэй 2006 онд Чикаго хотод Монголын элчин сайдын яамнах ирэхэд батлуулчихсан албас. Анх ямар визээр Америк явж исэн чи?
Анх оюутны визээр. Эхнэр маань бас оюутны визээр. Тэгээ Хоёулаа сурч исэн юм. тий хоёулаа сурч исэн. Тэгээ 2-3 жил сурж байгаад амьдрал маань ч бас нэг явцгүй актер өдөл дэвсэн байхгүй. Би тэгээ сургуулаа хаяад харлаа. Тий том хүмүүс маань гарцсан. Тэгэл эхнэр маань сургуультай явбал тэгэл ер нь амьдралын гаранд бол тэгж л орж исэн. Тэгэл эцэст нь одоо нэг юм байдалтай. Одоо 80 гарсан өгшин ээж минь ирснээс хойш нэг авч гисэн 3 өрөө байр бидгийн. Тэгээ тэрний нэг хэмжил гаргаад энэ хүн дээр одоо 80 эдэн сая төгрөг төлөх ёстой гэж шүүхийн шийдвэр гарцсан. Одоо шүүхийн шийдвэрийн бас дуудлага худалдаагаар оруулна, байрыг чинь зарна. Одоо баг гудамж гарах юм ээжтэй гудамжинд гарах нь л тийм нөхцөл байдал үүсчихэл байж байна. Тий одоо бүх юм маань тэнд үлдсэн. Би ч нөгөө баригдаад явсан болохоор ямар ч бэлтгэл байхгүй. Хүүхдүүдээ ч би үнсэж чадахгүй л явж байсан. 100 өмсчихсэн хувцастай минь онгоцсон суулгаад өвөл 1 сарын 30-нд. Энэ талаар болохоор энэ гэр бүл салтын юм болохоор энэ гарын үс хүмүүсийг яасан одоо тэр гэмт хэрэг талаас бол энэ тийм кейс үүсээгүй. Тийм юм явагдаагүй. Би том хүүтэйгээ бас ярьсан. Ээч чинь нэг муу юм хийсэ. Аав дэ цагтаа сэргийлэх шүүх одоо явдаг газар ингэх үү гэдгсэн хүмүүс хэрэггүй. Тэгээ би бас хүүтэйгээ нэг ам тангараг өргөөд ярьсан болохоор өдөө хүртэл ингээд явцсан юм л та яг гол юм. Одоо янз бүрийн юм болоод ээж нь одоо эвгүй байдалд орчуулаас хүүхдүүд маань яах вэ гэж бодвол тэгэл хүүхдүүдээ л бодож явсаар агаал ийм байдал орчоод байна л да. Одоо гэрэлтийн болохоор би тэр хүн намайг баригдаа явчихгоот л өөрөө баригдчихна гэж бодоод байсан баг. Гэхдээ маш урдан хугацаанд тэр хүнтэй суудсан байна. Гэр бүл болно гэдэг чи одоо бидний насны хүмүүсийн хооронд бол 1 жилийн дотор үнтэй танилцаад гэр бүл болоо батлуулчихна гэдэг бол миний хувьд бол их л хурдан хугацаа л гэж бодохоор. Яг 10 жилийн хүүхдүүд, оюутан хүүхдүүд бол яг залуу байхад бол хүмүүс нэг нэгэндээ дурдлаа богино хугацаанд суудаг асуудал гэж магадгүй л. За тэгээд тухайн үед намайг ирсний дараа 10 жил намайг Америк явах чадахгүй гэдгийг манай эхнэр мэдчихсэн. Миний бие нэгдүгürt айгу тийм муу даралт гэсэл. Ерөөсөө нэг давхар руу ингээд нэг тортой зүгээр талах одоо юу гэдэг орхоо нэг 2 хилийн юм байгаа шүү дээ. Тийм барайл нэг давхар руу ингээд алхаад гарахад даралт гэсэл хойшоо ингээд гэдэгэл бодчих. Зүгээр миний бодлоор эхнэр мэн намайг бараг тэгээд нэг удахгүй унаад өгөх юм болов уу гэж бодсон болов уу гэж зүгээр. Миний л бодол тийм бодол. Тэгэл 10 жилдээ ирэхгүй юм чинь. Тэгэл өөрийнхөө амьдралыг бодсон юм болоо даал. Тэгээ ер нь хоорондоо битсэн одоо чат юмнууд бол бүгд байгаа. Миний саний ярьсан юмнууд бол бүгд баримттайгаа байгаа. Ер нь бол шүүх бол эрэгтэй хүнд бол ер нь байдгүй л юм. Эрэгтэй хүнийг бол ерөөсөө ингээл миний яг тийм Монголд ч тэр Америкт ч тэр ерөөс нам байнга л худлаа юм яриад архичин одоо хүүхүнсэг эхнэрээ зоддог дарангуулагч казиночин одоо би бол ерөөсөө сүүлийн 4 жил бол энэ шүүхүүд дээр ийм нэртэй л болсон. За миний найз нар ах эгчнэр гээд одоо Сиэтлд 10 хэдэн жил амьдарсан хажууд байсан улсууд бол бүгд мэдчихэж байгаа. Нийлээд одоо баяр тэмдэглэдэггүй огт уудаггүй байсан гэвэл үгүй уудаг байсан. Нэг 2-3 ахын ирэхэд нь орой аав ээж хоёр маань Америкт ирсэн мэсэн 17 он. Тэгээд нөгөө хэд маань дуудаж гаргаж ирээд машин дотор нэг виски уугаад. Тэгээ нөгөө хэд маань муудчаад нэг ойрхон буудлын руу нөгөө хэдээ хүргэж өгөөд тэрнээсээ болоод цагтаад зогсоо баригдсан. Одоо миний их том алдаа бол тийм алдаа байна. За зодоод цохиод дарамтлаад исэн юм бол одоо үнэхээр Америк тийм бид бол хажуудлын нэг хөрш ч юм уу нэг хүн сонсгол юм бол Америкт доорхноо 911 гэл дуудал асуудал үүсгэж байна. Энэ хүн бол хүнийг бол яаж л харлуулж болох уу, юу хийж болох уу гэдэг юм бол бүр Батнасан гэдэг нэг хүн байгаа. Одоо 10 хэдэн жил бараг байсан. Тэр хүнээр хүртэл зодддаг байсан, гэдэг байсан гэдээ худлаа тийм бичиг илгээд Монголд шүүхт хүртэл ütсэн. Би одоо энэ дээр хүртэл маш их гонтолтой. Гадаад явдлын яамд энийг хүртэл шалгаж өгөөч, энэ үнд гонтолтой энэ нэг асуудлыг шийдэж өгөөч гэж хандсан баг. Миний 14 жил явсан, миний итгэж найдаж явсан бүгд байхгүй. Хүүхдүүд маань байхгүй, 3
4 жил надтай байсан. Ой 6 сартаа ирсэн охин маань 6 настай байх. Үйл үлээд охин юм аваа ирсэн. Бүх юм маань их нэрдмээр нүдсэн бүгдийн тэр хүн гарын үсэг дуурайлгад зураад өрлөгөө шилжүүлээд тавцсан. Одоо тэгээ хүүхдүүдтэйгээ ч ярьдгүй, бага охинтойгоо нэг 7 хоногт нэг 2 3 удаа ярьж байна. Хоёр том маань холбоо байхгүй. Намайг юу гэж ойлгосон, яасан тэр ээж нь янз бүрийн юм ярьсан бахал гэж бодож байна. Тэгээ ер нь бол одоо 80 гарсан ээж маань гудамжнаа ер нь юмд итгэх итгэл гэдэг юм бол ер нь байхгүй болчихлоо гэж байна. 4 жилийн хугацаанд сэтгэл санаа хэрэг. Сэтгэл санаа гэдэг юм бол бүр ярих юм ч юм биш. Би 2 удаа сэтгэл зүйч тандсан. Нэг удаад нь дамаарлогоо гэдэг нэг сэтгэл зүйчтэй. Нэг удаад нь шарадны сэтгэл зүйчтэй. Унтаж чадахгүй 2 цаг унтаас ирэнгүүтээ зүрхт ингээл нэг нохоо гинт хүндүүд ярьж байгаа юм шиг л ингээл байна. Охноо явуулчаал нэг хэсэг бүр гэртээ ч орлого машин дотор л хонж байлаа. Ороод явхлаар охин маань хувцсан харагдаад аяга тавг харагдаад. Үнэхээр сэтгэл санаа хүндэгтэй гомдоод гол тасардгүй гэдэг үг бол үнэхээр байдаг юм бил. Тэгэж итгэж, тэгэж хайрлаж 17 онд аав маань ойцсон. Би аавгаа оршуулах гээд Монгол руу явъя гэд явчих чадахгүй. Өөрсдөө аав их хүүхэд байсан л да би. Аавгаа эцсийн замд нь ч үдчихэж. Хүний ёс эцэд төрс эцгийг эцсийн замд нь үдчихэдаггүй би тэр үнийг сонгоод би тэнд үлдсэн. Хүүхдүүдээ сонгоод эцэд нь ийм байдалд үсчихэл. Ямар ч байсан дуу хоолойгоо хүргэе юу болов гэдгээ хүмүүс юу гэж ойлгох юм. Хүүхдүүд минь ойлгох болов л гэж байна. Гэсэн зорилго байна. Дээрээс нь бас залуу гэр бүл болж байгаа улсууд бас авах юм аваад, хаях юм хаяад нэгэндээ 100% итгэж явбал бас иймэрхүү юм болох байдал байж болохоор хүн битээ итгэ гэдэг хэлж байгаа юм шиг л. Гэхдээ ер нь эцэст нь өөрөө ийм сонин яач болохгүй гачин байдал орчиж болохоор юм биш үү? Ямар санагдчихсэн нь? Санагдчихсэн. Охин маань байхад бол би тийм бодоогүй. Охиноо явуулчихэд үнэхээр за одоо надад юу гэдэг юм баг шиг. Өмгөөлөгч авсан уу? Америкт дах шүүхтэй яаж олдсон бэ? Америкт шүүх хурал маань болохоор өмгөөлөгч авсан. Анхны шатны бол зүүмээр болоод нөгөөдгийн шин дандаа 1 цаг 2 цагт болдог. Тэнд өглөөний 8 болж идэг. За тэрэнд ороод өмгөөлөгч нь авсан гэсэн үг. Авсан. Өмгөөлөгч маань яг анх л бол 98% ялах магадaltaй л гэж хэлжсэн тэр хүн. Тэгээд одоо тэр шүүгчүүл бол бас л 4 жил надтай амьдэрсэн хүүхдийн маань ихэнх насаа ээж дээрээ амьдралынхаа насыг өнгөрөөсөн учраас ээж дээр нь үл дэлээгч тийм юм ирч. Юу гэсэн үг юм бэ? 6 нас хүрч байгаа хүүхэд 4 жил надтай амьдарчаад тахлаар ихэнх насаа гэдэг ч одоо юу? Тэр шүүгч одоо тоонд тийм үү байна гэж байх уу? Тэгээ нэг хэлсэн чи юу вэ? Энэ баримттай үстэй юм ч одоо. Ноцоо тийм тэдний ярьж зүгээр энэ хэл мэдэхгүй Монголд байгаа яаж чадахгүй л гэсэн байдлаар. Гэр бүл салгацсан одоо нууцаараа яасан тэрний хүртэл ярьж байгаа хүндэд. Тэнгүүд тэр шүүгч юу гэж хэлсэн гэхээр энэ хүн хуулиа мэдэхгүй учраас ийм үйлдэл хийсэн байна. Хуулиа мэдэхгүй учраас хулгай хийж болно. Хуулиа мэдэхгүй учраас тэгвэл хүн хуурж болно, хүн алж болно гэсэн үг юм уу? Би энэ үгийг бол ерөөсөй ойлгох. Тийм л юм хэлсэн. Одоо чамд ямар тусламж хэрэгтэй? Одоо надад үнэн мөнийг олох юм бодож байна. Үнэхээр би энэ үнийг гүтгээд байна уу? Тэр хүн намайг гүтгээд байна уу гэдгийг. Тэхийн тулд хэрвээ үнэхээр болдог бол Америк би элчин сайдын яамны ханд төр зүрийн виз гаргаад батлан даалт гаргах юм байл Америк руу яваад очиод бүх баримтаа гаргаад энэ хүн буруутай юу, буруугүй юу, би буруутай юу, буруугүй нэг шийд.
Хэрвээ тийм боломж байдгүй юм бол одоо Монголын элчин сайдын яамны тэнд миний өмнөөс би төлөөлөгч гаргаад миний тавьж байгаа энэ асуудлуудыг их олон юм байна. Нэг бүрчлэн ярих юм бол бараг 7-8. Эдрийг бүгдийг нэгээр бүгдийг шийдэж өгөөч. Тэгээд 4 жил одоо цугаас охинах буцааж авах бодол байна. Миний үстэй. Тий. Хөнчөр нь яагаад бүтсэн? Шүүхийн ирсэн. 21 оны 9 сарын биш 20 оны 9 сарын 8-нд ирсэн. Ой 6 сард. Тэгээ надтай 4 жил амьдраа үйдсэн. Өнгөрсөн жил 24 оны 9 сард шүүхийн шийдвэрийг гинт гараад төр зур шүүх болтол охиныг 3 хоногийн биш 2 хоногийн дотор Америк руу явуул гэж Америкийн шүүгч тийм захирамж гаргаад тэгэл өмгөөлөгчөөс би хүүхдээ явуулахгүй гэдгсэн чи явуулахгүй болохгүй жам дээр муу юу гарна. Энд чи шүүх болоогүй зүгээр төр захирамж байж байгаа юм. Тэгэл охины минь өглөөлөл энэ салгаад авсан. Одоо тэр бичлэн хүртэл байж л. Одоо энэ дэх байр нь болохоор яагаад булаацлаад байгаа? Ямар шүүхээ энэ дэх байр маань болохоор ингэсэн учиртай. 21 оны 8 сард авсан. Нэг ч төгрөггүй, юу ч гүйрсэн байна тийм үү? Уг нь бол хурлаач хөрөнгөлөөсөн 100 гаруй 140 орчим мянган доллартай байсан байна. Тий. Тэгээ бас Америктэй гэр өөрийн гэсэн лизингээр авсан гэр. Тий, хоёр bedroom кондотой. За Монгол дахь байрны талаар болохоор 21 оны 8 сард ээж минь өөрийнхөө яг дансанд байсан мөнгөөр, хадгаламжинд байсан мөнгөөр авсан. Тэгээ яг тэрнийг миний нэр дээр авсан байхгүй юу? Яагаад авсан гэхээр нөгөө шүүх хурал ингээд салж ийн гэсэн юу болохоор ор хоронтой байж охиноо авнаа. Тэгэхгүй бол ор хорон байхгүй бол айгүй шүүх ээжт нөхчнөө. Эмэгтэй хүнд хүч гээд идгээ. Тийм болохоор ямар ч гэсэн өөрийнхөө нэр дээр байх хэрэгтэй гэдэг. Нэг. Яг энэ юу нь болохоор 21 оны 4 сарын 7-нд тэр хүн чинь гэрэлдээ салгацсан байхгүй юу? Тэнд нууцаар 5 сард нь бүр хүнтэй суудсан байгаа шүү дээ. Тэнгүүд 8 сард авцсан бүр тэр хүнтэй өөр хүнтэй суудсан байхад авсан тэр хөрөнгийг яахлаарэ намайг хөрөнгөө нуусан гэж Монголын дав заалт шатны шүүхийн шүүгчнэр намайг хөрөнгөө нуусан болор цэцэгт 80 хэдэн сая төгрөг хэмжил гаргаж өгөө гэхэд одоо тийм шийдвэр гаргацсан. Тэгээд нөгөө охины маань 2 ах дээрээ байх хэрэгтэй гэдэг. 2 ах нь бол 18 ч хүрээгүйсэн шүү дээ. Тийм хуулийн заалт байхгүй шүү дээ. Энийг шин дассан л гэсэн. Анхны шатны шүүхийн хурал дээр бол аав дээр нь охиныг үлдээлээ. Одоо 4 жил автгаа байсан. Энэ байр нь бол ээж нь авсан юм байна. Тийм болохоор энэ хүнд бол ах байхгүй. Одоо ойрлох юм байхгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгээд дав заалтах дээр болохоор тэр шүүгчнэр яагаад тийм шийдвэр гарсныг би үнэхээр мэдэхгүй. Өмгөөлөгч авсан юм уу? Эхнэр жилээс. Авсан. Өмгөөлөгч нь бол намайг бол зүгээр өстө байхгүй болтол. Тэрнийг унших юм бол би бол хүн биш. За тэгэнгүүтээ эхнэр маань Монголын шүүгчнэрийн мөнгө өгөөд би бол юугаа ч хийж чадна гэсэн тийм мессеж хүртэл байна. Тэр нь одоо баримттай байчлах. Тэрнийг бол тэр хүн бол тэр шүүгчнэрт мөнгө өгсөн бахал гэж. Тэгж л хардаг. Одоо чи тэгээд мөнгөчгүй, гэр бүлчгүй, өөрөө хөвччгүй. Одоо бол би зүгээр би 20 хэдэн жил тамхиттай тайсан л да. Яг тэр иш тамхины иш одоо бол би яг л тийм мэдрэмжтэй л хийнч биш. Одоо л надад хүүхдээ гээд бодоод өдөө хүртэл явсан маань юу ч болсонгүй, ямар ч үнцэн гарсангүй. Сүлд нь өөр юм уу 80 гарсан ээж минь нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ирээд байрымаад ингээд ээж минь хүртэл өөрийнхөө нэр дээр түрэн зээл аваад өнгөрсөн 7 хоногт 5 сая төгрөг. Тэнд одоо миний төлөө тийм төлбөр төлөөл. Ээж нь чаддаг болоод ажил хийгээ төлсөн ээж өөр. Ээжгээ тэгэл махлал зовоогоол ээж нь. Ихэнх нь бидний найз улсууд чинь болохоор нөгөө харалцсан улсууд гэж байна. Тэгээ би зарим улсуудаас найз нараас асуусан ийм тийм хэрэгтэй байна. Ингээ бичээд өгөөч. Тэгэхээр зарим нь бол бүр найз нь өгч чадахгүй. Янз бүрийн асуудлаар би тэр хүнээс айж байна гэдэг. Үнэл хэлчихлээ.
За тэгээд нэг 3 4 хүнээс авсан юм байгаа. Шүүхтэр өгсөн. Тэрнийг хэрглэж байгаа мó, үдж байгаа мó ерөөсөө яаж байгааг нь мэддэггүй. Миний талаас ярьж байгаа юм болохоор ерөөсөө ингээл нэг ингээд замхруулаад ингээд нэг салхинд байхгүй болгоол. Тэгээд дээрэс нь би өөрөө очиог болохоор тэндээс авах хөстэй өшөө нотлог баримтууд цуглуулж чадахгүй. Би өөрөө биеэр очих болох. Шүүхөөр болоод айгүй тийм очиор дутагдaltaй. Тэгээд дандаа шүн болсон болохоор өглөөний үрийн 5 цаг 6 цаг болохоор нойр хүрээд заримдаа юу яриад нөгөө орчуулагчаар ингээд давхар ярихлаар юу яриад байгаа хагаач барыг заримдаа ингээд ойлгохгүй өвчтөг гэж тохиолдчихлээ. Энд байгаа улсуудаас болоод одоо надад бичиж өгсөн энэ хүн ийм тийм гэж тодтогж өгсөн манай охины цэцэрлэгийн багш нар байна. Ер нь 10 гаруй хүний тийм бичмэлүүд одоо бүх гар үсгт байгаа уцтай тийм юмнууд бол бүгд байгаа. Бит хоёр Монголд 2002 он навцад хэлсэн. Манай эрхүүд ажилтдаг байсан. Бишээ сурдаг байсан. 100 ирээл өвлөн нэг амралтаар ярьдаг тэр үед уулздаг. Манай хүн ч одоо гэрийнх нь бол энд байгаа. Аав нь 2000 онд сонгуульд ороод сонгуулиар арчдаг. Тэгээд өөр эмэгтэй хүн даа. Америк руу явцсан. Өөр гэр бүлтэй болоод. Тий. Манай хүн ч та яг өөрийнх нь эдэр бишээ. Өсвөр насны нэр нь. Тэрнээс болоод их мундаг том таргаматай болсон л юм гээл. Би бол тэгж зүгээр дүгнэдэг. Тэгэл ажууд нь байвал хайрлаг байхгүй бол тэгэл ерөөсөө шууд ингээл. Би бол нөгөө 10 жил ирэхгүй намайг хянч чадхаа боллоо. Тэр чи би одоо 10 хэдэн жил байхдаа дандаа л утасны GPS асаалттай намайг байнга л одоо хянаал хаана үйж ийн гэж байждаг. Миний бүх найз нарыг бүгдийг байхгүй болгосон. Хардж явсаар ахал. Ангийн найз нар ч 10 жилийн удаа маа найз нар баг бүгд мэдэн дээ. Энэ хүн унах хэрэгтэй юм тий. Хүнийг бас таньж судлах хэрэгтэй байсан. Хүнийг одоо таньж судлах хэрэгтэй. Таниаг юм байна. Танигдгүй юм уу? Хүн танигдна гэж байдаг. Хүний таньдаг хүмүүс бас тустай байдаг гэж магадгүй. Би бол хүн таньдаг хүн бол биш. 10 хэдэн жил явахдаа би ямар сайндаа итгэл бүх юмаа тэгэл явж байгаа. Би чамд итгэж явсан гэхэд тэр хүн би чамд хизээч итгэж байгаагүй гэж бүр. Яагаад тэгж хэлж юм? Тэр хүний сэтгэл зүйлт юм гэсэн байна. Тэрнээс би гэр бүлийн одоо эмэгтэй хүн дагаад би наашгаа явцсан бол тэр хүн надад гомдоод шарлгаад тий өөрийг хаяад голоо явцсан бол тэгэхэд би 7 сар тэнд шармахтаа хатаж цөсөндөө чулуутай олчвол эрүүл мэндээр хүртэл хүрсэн. Ирээд цөсний харгалгаанд орно. Одоо тэгээд аав ээж нь байд юм уу? Гэр бүлийнх нь юу гэх вэ? Гэр бүл нь байгаа. Тэгээд ер нь хүнийг таних гэдэг дээр бол гэр бүлийн л ер нь одоо хар гэдэг тэр бол их л үнэлэг юм шүү. Энэ дээр нэг юм хэлэхэд юу ярих вэ гэхээр аав нь 2021 оны 12 сард зүрхний шигдэх гинт Сиэтлд өнгөрцсөн. Тэгсэн чинь нөгөө 20 жилийн өмнө салсан манай эхнэрийн ээж нь одоо энд байгаа шүү дээ. Инх сайхан гэдэг юм. Миний нөхөр ган төмөр Америкт уучаасаа өнгөрчлөө. Тэгээ Батцэг гэдэг хүн гарч ирээд одоо эхнэр нэгээд ингээ эд төрөнгийн маргаан гараад ийм болчлаа гэд иргэний бүртгэл мэдээллийнхнийг хахуул авлаа гэд бүтгээд ярилцлага өгсөн. Тэгээ иргэний бүртгэл мэдээллийн энэ талаар нь бүх баримтыг гаргаад энэ улсууд бол тэр кейсэн дээр бол ялагдсан. Худлаа ярьж хуурамчаар гэрэлтийн баталгаа үлдсэн гэдгийг батлагдсан. Тий 20 жилийн өмнө салаад Монголоос явцсан. Тэгээ дээрэс нь гэр бүлийн баталгаа байхгүй ээжээж баталгаатай гээд иргэний бүртгэл мэдээллийнхээ энийг одоо байхгүй болгочлоо. Байсан юмыг архив байсан юмыг байхгүй ингээ мөнгө аваад байхгүй болгочлоо гэж яриад өөрөөсөө хуурамчаар гэрэлтийн баталгааг Америкт шүүгдчихсэн юм. Тий. За. Тэгээд гэр бүл нь болохоор хүүхдтэй юм уу? Тэр нь дундаасаа гарсан 2 хүүхэдтэй. Тэгээд тэр кейсэн дээр бол тэдний одоо энэ их сайхан гэдэг хүн болор цэцэг манай ихнэр тэр кейсэн дээр бол энэ дээр ахиж ган төмөр гэдэг хүн одоо миний ихнэр гэж заргалтахгүй гэд хэрэгээ татаад авсан.
Энэ нь юу гэж нэг вөхлөөр одоо эд хөрөнгийн авах гэж энэ ч юм бол яг шулуухан хэлэхэд бол шунлын зорилго шунлантаа хөтлөгдөж юм хийж байгаа. Тэрнээс аль 20 жилийн өмнө салтсан хүн чинь нэрээ бодоод юун тийм юм ярих дээрэс нь байх үнэхээр тэр гэрлийн баталгаа байсан бол бас тийм юм ярьж болох л байх л да. Магадгүй тийм юм байхгүй жиж тийм юмыг одоо ингэж хуурамчаар бичиж иргэний бүтгэл мэдээллийнхнийг хүртэл ингэж гүтгэж ахуул авсан гэж тийм юм ирсэн. Тэр нэвтрүүлгээр хүртэл гараал исэн да. Тэр бичлэгүүд нь хүртэл одоо байж л байгаа. Тэгсэн чи гэрлэлтэхгүй байсан юм уу тийм байхгүй. Ерөөс анханасаа гэрэлт байхгүй. Ээжтэй адилхан үйлчлэгээд байгаа маш их. Одоо яг ингээ харах юм бол яг л тийм л. Нэг нь үхээд өгсөн юм илж чадахгүй, нэг нь Монгол явцсан 10 жил буцаж ирэхгүй, юу ч ирж чадахгүй. Яасан чи яач чадахгүй гэсэн байдлаар л хандж байгаа. Одоо чи дахиад шүүх таньсан юм уу? Одоо дав заалдах Америкт дав заалдах шатны шүүх явуулж байгаа. Энэ бол одоо хугацаа хязгаар гэдэг нь мэддэхгүй. Хий болох нь бол тодорхойгүй байгаа. А Монголд бол анхны шатны шүүхийн шийдвэр тийм гарсан. Дав заалдах юм болохоор эсрэгээр нь гаргаа хийсэн. Тэгээд дээд шатны шүүхэд бас би гамт гаргасан. Тэгээ ингээ хоёр шүүхээс хоёр өөр шийдвэр гарсан байхад энийг манай шүүхэд эцэст шийддэггүй юм л. Зүгээр авч хэлцгүй гэж өнгөрчдөг. Тэгэл тэр бол ингээл дуусчдаг. Өгөн хоёр Америкт гэрэлсэн байхад Америкийн хуулиар шийддэг юм. Монголд бас хор шүүгддэг юм байна тий. Тэр хүн Монголд нэхэмжил гаргацсан. Тэгэнгүүт ихчийн одоо ихчигээ бие төлөөлөгч болгоо тэгээд миний нэр нэхэмжил гаргачихдаг. Тэгэл шүүх дээр намайг дуудаал энэ хүн ингэсэн сална гэж ингээл. Одоо тэгээ чамаас хэдэн төгрөг нэхэмжлээ? Шүүхээс 80 эдэн сая төгрөг ясан одоо нэг 10 эдний төлцсөн байгаа. Одоо нэг 70 орчим сая төгрөг төлөгдөхгүй бол одоо барь чинь зарлаа дуудлага бодлоонд орууллаа гэд гэр дээр очроо баахан цаас наацсан. Өглөө болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ярьж байна. Ер нь бол амьдрахад бол асар дэм төвхтэй л байдал нөхцөл байдал үүсэж байж байна.